өнөөдөр ингээл про тамирчин болчинлаг хүн сууж энэ одоо зориг төвчээр энд хүрэх зүйлийг хаанаас олж авсан бэ? Магадгүй бага нас байсан уу үгүй юу? Одоо бага насныхаа тухай дурсамжаас яриагаа эхлэеч. Ямар хүүхэд байв? Миний яг тэр үед ингээл жоохон дээрлэхэлт их байсан байхгүй. Дээрлэхүүлэхгүй тулд жоохон бие өгжүүлээд нэг жоохон төвтэн мотогт биш болох гээд зэгчээсэн байхгүй. Тэгж явж байгаа сүүлд нэг ингээд гэртээ нэг жоохон дасгал хийдэг болоод тэгээ сүүлд нь цэрэгт яваад цэрэгт нэг жоохон хичээллээд нэг манай тийм чир гжилх төвгээд идэсэхгүй штангтай темирдүүн дээр жоох хичээлж байгаа. Тэгээд сүүлд нь Солонгос яваад Солонгост нь бас нэг жоохон хуваараа хичээлж байгаа тий 2015 оноос эхлээд ерөнхийдөө фитнесийн салбарт орж ирээд бэлтгэл хийж байгаа зүгээр нь ингээд бэлтгэл хийдэг гэсэн. Тэгж байгаа л ерөнхийдөө бол яг энэ салбар руу ингээд бэлтгэл хийгээд орсон л. Анх гэртээ дасгал хийхэд одоо хэдэн настай байсан уу юу? Дээрлэхэлт одоо хэдэн наснаас ер нь эхэлдэг байсан? Тэр үед чинь ерөнхийдөө дээрмээр те тоноол биенийгаа дээрлэхдэг байсан, гадаал бүгдээрээ тоглодог байсан. Одоо сошиал мошиал хөгжөөгүй те. Тийм байсан үе болохоор ингээд за нэг 4 5 дугаар ангиас хойш ч юм уу те. Тиймэрдүү нэг юм биеийн одоо биеийн жижиг томоос шалгаалаа те. Тийм дээрлэхтэйс. Би ч өөрөө нэг 10 жилдээ үеийнхнаасаа нэг насаар дүү орчихсон байхгүй. Тэ ерөнхийдөө жижигхэн биетэй. Тэгээ нэг жоохон дээрлэхэлт гэдэг юм байдсан байх гэж бодоод тэгээд ерөнхийдөө бэлтгэл хийж гисэн. Гэртээ те одоо тэр 10-аад настай ч юм уу те 10 настай бас эхлэв. Тэгээ гар дээрс нагаал турникэн дээрс нагаал тэгж эхэлсэн те. Тэгээ бэлтгэл хийгээл бие хөгжүүлээд ч юм уу эхэлсэн чи ер нь нэг зориг ороод ч юм уу эсвэл нөгөө дээрлэхүүлэхэ болоод үр дүн ямар нэгэн байдлаар гарч ирсэн үү? За тухайн үед яг нэг дээрлэхүүлэхгүй л болсон ямарчсан. Тэ. Тэгээд ерөнхийдөө биеийн хөгжил бол ерөнхийдөө бол бас нэг юм хөөрхөн юм даадаг болчихно тэ үеийнхээ гар барилдахад дийлдэг ч юм тэ. Тиймэрдүү болцсон байсан. Тэгээ яг нэг бүр амар тийм гой биетэй биш ч гэсэн нэг сөөрөн тавигдсан баггүй. Яагаад тэгэхээр бид нар чинь ингээд бас анханасаа ингээд биеийн булчин чинь өөр ингээд зөв хөгжилтэй буруу хөгжилтэй гэж хэлдэг шүү дээ. Тэнгүүт анханаас нь зөвийн суурийг ингээд тавьсан юм дасгалаар. Тэгэхээр ингээд одоо ингээд зөв суурьтай болцсон байна гэсэн. Тэгэхээр бараг тэр нэг дээрлэгчээс хүүхдүүд амжилтанд хүрэх юм шиг тэр дээрлэхүүлсэн аюу зөв юм болсон юм шиг санагддаг. Гэхдээ ерөнхийдөө бол миний яг юм би физиологч юм уу те яг ингээд тиймэрдүү тийм дасгал хөдөлгөөн тийм эрч хүчтэй тийм гүүж хараадаг тиймэрдүү спортлог тал руугаа ер нь бие маань нэгдэг байсан. Одоо тийм юм хийхгүй болохгүй ч юм те гэртээ ороод би нэг өдөрт одоо нэг 8 дугаар 7 дугаар ангид байна те өдөрт 1000 санаадаг те 100-аар 10 удаа санаадаг те тиймэрдүү хэмжээний тийм өндөр байнгын бэлтгэл хийдэг болсон. Байнгын тэгжээш нэг юм биеийн техник тийм юугаа дарддаг ч юм те хүчинд барагдахгүй ч юм уу те дэггүй ч дэггүй биш тэгсэн мөртлөө ингээд биенээсээ ингээд дасгал хийж нэг тайвширдаг ч юм уу бие маань нэгдэг гэсэн. Тэгээ ерөнхийдөө бол бас нэг бүхийн удам байдаг гэж ярьсан. Аав те маахас ер нь бүхэн удам бүх гарах хэвээр одоо гээд ярьдаг байсан. Тэнгүү чинь би өөрөө бүх сонирхолгүй тэгэл яг энэ спорт төгөлсөн шүү. Тэг кап бас авч ирсэн байна. Дээрээс нь тэр суурэ тавих нь зөв юм байна. Ер нь эрт тавих нь зөв юм шиг байна гэж бод. Тий, ер нь бол анханасаа би юм суур ингээд тавигдсан байвал ер нь зөв тавигдсан байвал бас өндөр ингээд сүүлийн одоо ингээд мэрэгжлийн төвшөнд ингээд үзэхэд зөв биеийн пропорцтой хүмүүс бол ерөнхийдөө амжилт гарна. Тэгэл ер нь юунаас болоод ч юм уу дурлаад одоо фитнест явж байгаад тэгээ юунаас болоод яг ингээд тамирчин болъё ерөөсөө дэлхийн рүүч гарыг гэж бод шийдчихсэн. За яг ер нь энэ спорт чи би өөрөө дуртай бие маань өөрөө нэгтгэх хийхгүй бол би ердөөсөө унч одоо ямар ч тэгээ те дасгал хийгээл өглөө 7-оос орой 8 цаг хүртэл ингээл ажил хийгээд орсон ч би ингээд дасгал хийдэг гэсэн байхгүй гэртээ те нэг одоо Солонгос тахтай байхгүй. Тэгээ гэртээ нэг хідэн гантилнууд ингээ олоод тавьчихсан. Тэгээ тэр мөрөө дасгал хийдэг гэсэн. Тэгээ би юм өөрөө нэхэд тэгээд ирээд би шууд ингээл Монголд 14 онд ирэл тэгэл фитнест явах юм байна. Тэгэл фитнест явж эхлээл явж хахад тэгээ маа нэг найз зэдэ. Тэр маань тэмцээнд орох уу гэд.
Тэгэл юу ч мэдэхгүй тэмцээн гэж ямар ч юм байдгийг мэдэхгүй тэгэл орох уу орё гэж ярилцаад тэгэл шууд эхний тэмцээндээ 17 оны 4 сард хотын аваргын тэмцээнд ороод төрүүлж исэн байхгүй анхны тэмцээнээр. Тэгэл ерөнхийдөө бол дараагийн тэмцээн ойрхон юу байна гэл. Тэгэл ороод за орсон тэмцээн болгонд бас яг баг төрүүлээд миний хувьд бүгдэнд нь төрүүлээ л явчихсан. Тэр ихний тэмцээнд одоо яг тэмцээнд орно гэд бэлтгэл ихээр тусдаа бас дэглэмтэй нэг хэдэн сармаар болд юм шиг л ш. Тэр хэр хугацаа байсан? Тэр чинь ерөнхийдөө байнгын бэлтгэл хийж агаад 11 сараас 4 сар хүртэл тэмцээний бэлтгэл зорилгоор тэмцээнд бэлтэж орно гэдэг зорилгоор бэлтгэл хийж агаад тэгээ 4 сар. Тэгэхээр бид нар одоо ингэж бодоод тийш зарим хүмүүс айгуу байнгын дэглэмтэй үргэлж бэлтгэлтэй айгуу хэцүү айгуу зовдөг айгуу төсвөр төвчээр гаргаад байна гэнгүүт нөгөө талдад ерөөсөө тийм зовоодох юм байхгүй жаргаж хийгээд байдаг юм уу? Тийм шүү дээ. Одоо бид нар чинь өөрөө энийг чинь дурлаж жаргаж хийхгүй бол тэр чинь амар хэцүү зовлон хүний өмнөөс хийж байгаа юм шиг хэцүү зовлон боловч таахгүй. Ядарч ийн гэдэг чинь бид нар чинь тэрийг чинь ядрах гэж хийж байгаа байхгүй. Ядарж иж булчин ч өгч чинь те. Ядрахгүйгээр дасгал хийгээд ямар ч булчин өгчихгүй байхгүй. Ядраад дуусаад бэлтгэл дуусаад одоо ч юм уу уурга амин димээ уугаад усанд ороод гарахад хамаг ядраад тайлцсан байдаг. Харин ч буй биер сэргийг болчихдог. Одоо тэр хоолны дэглэмдэр л ингээл дэглэм барьж чадахгүй юм уу? Хооллоо зохицуулж чадахгүй эрүүл мэндийн шалтгаантай байсан ч гэсэндээ ингээл төвчөж юм уу тэр хоолыг сонгож идэх нь хэцүү байгаа хүмүүс айгүйх байдаг шүү дээ. Тэнгүү та нарын хувьд болохоор одоо яаж тэр хоолоо зөв зохицуулдгийг юу гэж бодчдгийг одоо үр дүнгийн ч юм уу яг ингээл энэ хоолыг идвэл яах ёстой вэ гэдгийг ингээд бүр маш гүнзгий ухамсарлчаар тэгдэг юм уу? Тэгээд хоолноосоо ч гэсэндээ заавал идэх ёстой гэж хүчээр биш ингэж кап авч иддэг үү? Ер нь хооллолт нь ямар байдгийг? За анх бол бас нэг тиймэрдөө нэг одоо бид нар болохоор ерөнхийдөө одоо цэвэр бол бохир хоол гэж ярьдаг байхгүй юу? Цэвэр хоол нь одоо биенд хэрэгтэй амин дэмтэй тий хурдан задардаг илүү холестерин тий өөх тос багтай хоолыг илтгэх цэвэр хоол гэдэг. Одоо өөхгүй мах тэгээд хурдан задардаг нүүрс ус тэгээд нарийн ногоо буюу эслэгээ тий эдгээр чинь болохоор цэвэр хоол явчихна. Бохир хоол буюу тэр одоо нэг боов талах гурил тий чихэр гац таанда эдгээр чинь болохоор бохир хоол явуулдаг. Тэгээ ерөнхийдөө бид нар чинь ингээд зорилгоо тодорхойлчихдаг байхгүй. Энэ тэмцээнд орно. Энэ тэмцээнд орохын тулд би ямар одоо жишээлбэл ямар байх ёстой вэ гэдгийг тодорхойлно. Миний бие ямар хэмжээний өөхтэй байгаагаа мэдчих юм бол ямар хугацаанд хасгаа бас тооцоолоод мэдчихсэн. Тэгэхээр тэрэндээ зориулаад илүүдэл хоол ахсаад хоолны дэглэмээ зохион байгуулад нүүрс усаа багасгаад тэгээ хоолоо дэглэмээ зохиол явуулдаг. Тэгээд тэгэхээр яг зорилго чинь одоо идэж байгаа хоолноосоо одоо бохир хоол идэх хүслээс илүү байжиж тэрийг идэхгүй юм гэсэн. Өөхийг ингээд бүр хасчдаг уу? Тэнгүүт ингээд зарим нь болохоор өөх идэх ёстой, өөх хүний бие заавал хэрэгтэй одоо цэсийг ялгаруулдаг ч юм уу гэдэг. Тэрийг одоо яаж зохицуулдгийг өөхний тухайг мэдээлэл өгч. Ерөнхийдөө бол өвчнөө өөхтэй шар тос сүүл гэдэг өөхнүүд ерөнхийдөө бол бенцайн гэж хүмүүс идээд байдаг те. Би болохоор бүр дургу. Бүр октоосоо өөхдөх дургу. Ямар ч өөх байсан гаргаал юмсан. Буудас идж яхад буудсан дотор ч юм уу те нэг ширхэг өөх байсан ч гэсэн тэрийг нь гаргаачдаг. Тийм төрөл. Өөр дургу. Одоо шил анх бол жоохон иддэг байсан бол бор өөх, махтай өөх иддэг байсан бол одоо бол ингээд махны алгалсан өөх мөх байл тэрийг нь өөх гаргаачдаг. Тийм төрөл. За тэгээд яаж тэр өөх тос холестерин одоо цэвэр өөхөө нөхөд байна гэхэлэр одоо нэмэлт бүтээгдэхүүн гараад ирсэн ба штэ. Одоо жишээлбэл бид нар ч одоо ингээд самар одоо тийм фитнесийн самарнууд бид штэ. Одоо алмон те тэдрээс авчин цэвэрсэн. За тэгээ авокадоноос авчин те. За дээрээс нь омега 3-аас авчин те. Тэгээд тосон дэмэ гэдэг ерөнхийдөө бол ашигтай тосууд авчдаг. Одоо жишээлбэл хүний илүүдэл чинь нэмэхгүй тэр төрлийн тосууд авчдаг. Би болохоор яг тэр бол тоснууд өөх тос ямар ч өөх тос иддэг. Хоолоочсон өөх тос өөхөр биш тосоор бол хийдэггүй гэсэн. Усаар сайхан жигнэл усаараа хураал хөнгөн аль дээр авчдаг. Тэгээ мах чинь ерөнхийдөө бол үхрийн мах гэдэг байгаа шүү дээ. Өөхнүүдийн бүгднгийн шулаад авч үхний гуйны цул махыг өөх хальс тос давсрын өөх бүгднгийн хоолоо авчна. Гэсэн ч гэсэн хоол ихэд энэ ч бас жоохон өөх орж байгаа шүү дээ.
махны жоохон тос те. Тэднийг нь бол яхачдаг гэсэн. Бор махнаас гарсан үг бол тэгэл асуудалгүй. Яг хаа дөхөөд ирэхээр ч юм уу те тэмцээн бүр дөхөөд ирэхээр бүр өөхний хувь жоохон байгаадах юм бол бүр өөхцс бахта дахианы цээж мах загас самуурхай өдр ч юм бол өөрийнх нь тэр өөхөнд дургуун бас давуу тал болсон байна. Тэгэхээр өөх идэхгүй байх тусмаа улам үр дүн илүү байдаг юм шиг байна тийм. Тийм өөх ерөнхийдөө бол миний хувьд бол өөх л болно гэж боддог. Өөх бол ямар ч хэрэг байхгүй. Ашигтай тос хэрэгтэй байгаа. Тэрийг өөр юм самжиж байна. Тэр хүнсний нэмэлтүүдээс омега 3-аас эдэр авахар зөв тэр хүнсний нэмэлтүүдийг та нараас нэлээд хэрэгэлдэг юм шиг байлаа. Тэгэнгүүт ингээд огт мэдэхгүй хүмүүс чинь нэмэлт юм хэрэггүй тэгэл баг хор юм шиг ингээд үздэг. Тэгэхээр тэрэн дээр ямар тайлбар өгөх вэ? За хүнсний нэмэлтүүд ерөнхийдөө зөндөө байна те. Одоо мөнгө олох зорилгоор хийж байгаа бүтээгдэхүүнүүд байна те. Хүний эрүүл мэнд талаас хүнийг эмчлийн дутуу бүгдийн нөхөй гэсэн зорилгоос хийж байгаа хүмүүс байна те. Тэрийг нь зөвхөн сонгож ирэхлэх хэрэгтэй. Хаанаас гаралтай, юунаас гаралтай, яаж оруулж ирсэн, хаана үйлдвэрсэн, ямар хүмүүс зориулж хийгсэн. Тэднийг бүгдийг судалгаа шинжилгээнээс ядаж одоо юм өгчсөн цагаан ChatGPT дээрээс асуугаа те. Тэрийг асууж агаад хэрэгтэй бүтээгдэхүүн авах хэрэгтэй. За тэрэгтэй бүтээгдэхүүн би болохоор ерөнхийдөө бол Rule On гэдэг брендийн бүтээгдэхүүнүүд хэрэглэдэг. Дээрээс нь Swiss брендийн бүтээгдэхүүн хэрэглэдэг байхгүй юу? Тэр хоёр ч болохоор өөрөө Австралиас оруулж ирдэг те чанартай бүтээгдэхүүн болохоор ерөнхийдөө бол сонгоод ирдэг. Юугаар чанартай гэхлээр одоо Informed Choice гэдэг одоо ингээд эрүүл мэндийн баталгаа шинжилгээний тийм тэмдэглэгээ байдаг байхгүй. Тэр тэмдэглэгээ байгаа бүтээгдэхүүн бол хүний биед эрүүл ямар ч тийм хор нөлөө учруулахгүй гэсэн тэмдэглэг байна. Тэр тэмдэглэгчл хараад сонгож болно. Бусад бүтээгдэхүүнүүдийг болохоор ерөнхийдөө бол тэгэл ямар гашаас хаанаас үлдэрсэн, орж ирсэн ямар хатгалах хугацааны ямар хугацааны эзэд дуусах гэдгийг харж байгаа төрөйд асууж байна. Тэгэхээр маш сайн судалгаа шинжилгээтэй сонголтоо хийдэг юм байна. Ерөөсөө сонголтоо яаж хийх үү гэдэг л асуудал. Тэрийг бол хүнсний нэмэлтийг хэрэглэх ёстой гэсэн үг юм. Тэгэхээр Монголд байгаа хамгийн сайныг нь сонгож хэрэглэдэг гэж ойлгож болох уу? Тийм шүү дээ. Одоо энэ манай энэ Rule On миний хэрэглээд байгаа бүтээгдэхүүн болон Австралиас оруулж ирдэг Swiss брендийн бүтээгдэхүүн болохоор сертификаттай олон улсын сертификатаа яаж орж иж байгаа тодорхой тий бүтээгдэхүүнүүд нь бүгдээрээ ингээд чанарын баталгаажаар эрүүл мэндийн шинжилгээнд орцсон тийм чанартай бүтээгдэхүүн байхгүй. Тэрүүгээрээ ч гэсэн одоо ерөнхийдөө зөвхөн Монголд юм биш дэлхийд даяар танигдсан бүтээгдэхүүн байна байхгүй. Тэр бүтээгдэхүүнүүдийг бас Монголд оруулж ирээд хүмүүст түгээж заржаа борлуулж ингээ тий хэрэгтэй юм өгж байгаад бас баяр талархав шүү дээ. Одоо бүх дэлхийн брендийн бүх брэндүүд одоо ингээл Америкт ингээл янз янзаар төрлөөрөө байдаг. Тэнгүүт энэ бүтээгдэхүүн оруулж иж байгаа компани өөрөө хамгийн сайн чанартайг нь оруулж ирж хүрэх зорилготой оруулж иж байгаа. Эрүүл мэндийн талаас нь зорилгоцсон. Тэгэд хамгийн одоо мэрэгжлийн тамирчид хэрэглэх хэмжээний өндөр дооцтой чанартай бүтээгдэхүүн. Мистер Олимпиад анх удаа орсон Монголын одоо тэндээс очсон Монголоос анхны удаа очсон тамирч юм лээ. Тэнд очиод одоо мэдрэмж нь ямар байсан бэ? Ер нь л одоо дуучид чи ингээл алга таших мэдрэмж хамгийн гоё байдаг хэлдэг чинь тэр шиг юу нь гоё байдгийг юу гэж бодогддог вэ? За ямар ч гэсэн нэг миний бол одоо орсон хамгийн том тэмцээн бол тэр ерөнхийдөө бол тэнд 57 хүн орсон. Нэг ангилалд 57 орж явах чинь би бол одоо бараг 5-ны 2 дээр нь ч юм уу те доороосоо 5 дараас хойноосоо 5-ны 2 дээр нь зогсож юм те тиймэр дэмжээний явж байгаа байхгүй. Гэтэ тэр чинь бүгд ингээд аваргууд болж тарж байгаа. Бүгд бүх газруудын тэмцээнд оролдоонд ороод аваргууд ирээд цуглараад иж байгаа. Тэгэхэд ерөнхийдөө бол тэр тэмцээн дээр ороод зогсон мэдрэмж бол мэдээж догтлолтой. Тэнд бас миний ингээл үздэг те YouTube-ээр үздэг харддаг ийм эрдэн хүмүүс байдаг юм байна. Дэлхийн чансаа өндөртэй топ том тамирчид ийм тамирчид байдаг юм байна гэл бичлэгээр YouTube-ээр онлайнаар ингээл хараал байжсэн хүмүүс маань цуг зогсож байгаа юм. Тэнгүү чин тэнцээ чин уулзал хараал гэл мэдлээ те тэнгүүтээ цуг зураг даруулаад те тэгэл огшоол гоё ингээл
ингээл хараал үзэл тэгэл яг ингээд тайзан дээр гарахад ингээл догдолтой гарч л байгаа юм л та. Тэнгүү чи миний нэгэн бодолт гэж бодсон. Дуусаад ингээд харж захтай. Надад боломж байгаа юм байна. Энэ ерөнхийдөө бол би энэ тэмцээнд би хичээж ягаад сайхан оролцоод ирье гэж бодож би бэлдсэн. 190% та бэлдэж орсон тий. Тэнгүүт надад би төрүүлнэ гэж бодож бэлтгэх юм шал ондоо орчих юм байна. Тэ дахиад нэг надад 2 жил хэрэгтэй байгаа юм байна гэж бодож би бодол тэгээд гарсан л та. Тэгээд ерөнхийдөө бол тэнд бас би ч бас овоо олон тэмцээнд оролдоонд орж исэн мэрэгжлийн про тэмцээнд тэгээд тэнгуү чин тэнд надад бас нэг таньдаг гадны тамирчид байгаад тэгээд дунд нь ороод ингээд бас юу байна гэж гараа мэдлэл ингээд явж яхад ерөнхийдөө бол гоё л эд юм бил. Танигдсан тий. Тэгээд бас нэг одоо ихэвчлэн бас Солонгос тал руугаа би тамирчид нэг таньдаг байхгүй. Тэнгүү чин нөгөөдөл манд хоорондоо ярилцлаа. Тэгэл гоё л мэдрэмж. Одоо дахиад орох уу? Одоо орон тэнд амжилт үзүүлнэ гэл 10 сард нэг удаа жилд нэг л удаа болдог. Тэр тэмцээнд орох эрхийг авахын тулд бид нар про тамирчид орсон тэмцээн болонд 2 удаа төрүүлж иж тэр эрхийг авдаг. Тэнд орох эрхийг. Одоо ерөөс төрүүлэх зорилготой нэг орчин. Одоо мистер Олимпиад орно гэсэн орж амжилт гаргана гэсэн зорилготой байгаа учраас одоо орсон тэмцээн болгондоо төрүүлээд тэгээд эрхээ аваад тэнцэнээс дахиад амжилттай болсон. Орны л одоо ингээ эрчүүдийн төлөөлөл бие яаж гоё урлаж чадсан тэр их орны төлөөлөл тэгээд Монголыг төлөөлөд ицсэн Монгол хүний эр хүний одоо би ямар хэмжээнд юм байна. Ер нь асар боломж одоо тэгээд тэр дэлхийтэй харьцуулахад юу нь илүү давуу тал юм байна ер нь юу гэж бодсон. За ер нь бол бүх л тамирчид гэсэн өөрийн гэсэн генетик, өөрийн гэсэн одоо нэг давуу талтай, өөрийн гэсэн одоо биеийн хилэмжтэй, биеийн булчингийн өгөгдөлтэй байгаа байхгүй юу? Тэнгүү чин тэр дундаас ерөнхийдөө бол миний хувьд бол ерөнхийдөө бол бас надад дутаадах байхгүй бүхэл юм байгаад байна. Ганц юм нь болохоор бас олон тэмцээнд төрүүлж танигдах хэрэгтэй байгаад байгаа. Тэгэхгүй бол бас хэдий ингээд жоохон хоёр адилхан хүн байгаад байвал одоо жишээлбэл би танигдаагүй учраас даруулах ч юм уу тийм юм байна. Ер нь өрсөлдөө ямар байдгийг шудраг байдаг уу? Одоо мисүүдийг ч гэсэн ингээд нэг сонсч ирсэн. Нэг хажуугаар өнгөрөхөд бараг зүсчих гээд байдаг гэл тийм юм энэ төр байх уу? Ер нь өөр байдаг уу? За тамирчид хоорондоо өрсөлдөж байгаа боловч би одоо бол өөртөө өрсөлдөж байгаа байхгүй. Би өөрийгөө ялан дийлээд хамгийн сайн хувилбарыг бүтээгээд тэр тайзан дээр өөртөө итгэлтэй гарна. Тэнгүүт тэр тайзан дээр шүүгчд намайг шүүнэ. Чи сайн байна гэдгийг шүүж байгаа байхгүй. Тэгэхээс би тэр хүнтэй өрсөлдөг биш, шүүгчд намайг үнэлнэ гэсэн байхгүй. Өрсөлдөд байгаа юм биш чи илүү хөдөлмөрсөн байна, чи илүү хөдөлмөрсөн байна. Чи төрүүллээ гэж ярих хэвээр. Тэнгүү чинь бас нэг жоохон нэг тийм юм байгаа. Нэг мапан тий үнэлгээний шудраг бус зүйл байдаг байхгүй. Одоо жишээлбэл би сая өнгөрсөн жил 4 удаа 2 дугаар байранд орсон тий. Тэрний 2 дээр нь бол би бол 100% санал нийлэхгүй байх чинь тий. Нэг дээр нь бол би бол байх боломжтой л байна да тий. Нэгэн дээр нь би бол хүлээн зөвшөөрж байна тий. Би энд бол үнэхээр би энэ бол сайн тамирчин байна. Үнэхээр би энд хожигдлоо хүлээн зөвшөөрж байна гэж бодож байгаа тий. Тэнгүүд 2 дээр нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болохоор нөгөө 2 тамирчин маань маш нэр хүндтэй том тамирчин байна байхгүй. Нэг нь болохоор ерөнхийдөө бол тэр улсын зохион байгуулж байгаа улсын нэр дээрээс ороод өөр орны тамирчин байхгүй юу? Улсын нэр дээрээс нь ороод, дээрээс нь тэр зохион байгуулж байгаа газрын тамирчин нэрээр ороод, тэгээ яг тэрний өмнө нь 3 удаа дараалж тэр тэдний зохион байгуулсан тэмцээн дээр 2 дугаар байранд орсон тамирчин. Тэгээ 4 дахь дээр нь намайг бол ингээд жоохон хүчээр нэг рүү ороод, хүчээр нэг рүү болоо намайг ингээд хийцэн ч юм тийм. Тэгээ нэг хар арьстай нэг Феликс гэдэг тамирчин. Тэр чинь хятад болсон тэмцээн тэгээд хар арьс хятадын нэр дээр. Тийм, хятад тамирчин гэж ороод. Хятадын нэр дээр анх угаасаа ингээ 3 4 дэх орж байгаа юм тий. Тэр үү? Тийм. Тэр хятадын зохион байгуулж байгаа тэмцээнд нь 3 удаа 2 дугаар байранд орсон. Тэгээ над дээр 4 дахь дээр нь надтай тараад хожигдох гээд ангууд тэрэнд ингээ өгч байгаа. Тэгээ хамгийн гол нь
дэмжиж байгаа зохион байгуулж байгаа газар тэрний нэг дээрээс орцсон. Ивент хийсэн. Тийм дэмж. Тэр өөрөө бас хятад хэл болж байгаа хэлт юм гэсэн. Тиймэрдээ юм болж тий. Нөгөө нэг тэмцээн нь болохоор бас хоёрт орсон нь аль улсын юм? Нөгөө нэг тэмцээн болохоор одоо нэг Солонгос гаралтай Америк тамирчин гэж бод юм билээ. Тэр нь болохоор би Солонгос тэмцээнд орсон. Тэр болохоор тэрнтэй би 2 удаа таарахад 2 удаа би 2-т орж байгаа юм. Нэгэн дээр нь болохоор өмнө 23 онд би ороод би бас ингээд тэрэнд хожигдож байгаа. Хоёр дахь нь болохоор сайн ингээд 25 онд ороход дахиад 2-т орж байгаа. Тэгээд тэр нь болохоор ерөнхийдөө Мистер Олимпиад 5 удаа ингээд юу атсан. Мистер Олимпиад амжилттай оролцсон. Тиймэрдээ том. Тэгээд тэр бүхний чинь бүр ингээд урьж залаад манай тэмцээнийг зориод орооч гэж зориод урьдсан. Тэгээд тосч аваад онгоцны бодлоор тосч аваад тэгээд бэлтгэл сургуульд тэмцээнд болох бас хэд хоногийн өмнө ирсэн. Тэмцээн сургуульд орохоос өмнө бичлэг ингээд ютубер ингээд тийм бичлэг хийцэн. Тиймэрдээ яваад байсан байхгүй юу? Тэрийг бүгднийг ил тод ингээд сошиалд ингээд тавиад байгаа байхгүй. Тэрийг би хараад тэгсэн чинь тэгэл тэмцээн болж байгаа өдөр нь тайзны хойно тэр ингээд зохион байгуулж явах нь тэрнтэй ирж гар бараа мэдлээл тэгээд байсан. Тэгээ ерөнхийдөө бол тэрэн дээр бол би хамаагаа биеийн угаараа болчингийн үзүүлэлт биеийн пропорцоор ч тэгээ бүх юмараа илүү байсан боловч тэгээд хоёрт орж байгаа. Таныг төрүүлүүлнэ гэдээ урьдсан юм шүү тэгээ амлсан. Тийм бара өмнө чинь бол сайн тамирчин мэдээ сайн ирхэн тодорхой гэл ураа татсан тэгээд надад хожигдохоор байх чинь тэгэл өчөж байгаа. Тэрнээс болж байгаа бас Солонгостаа бол сошиалаар бас нэлийн бүүн болсон л доо. Миний одоо жишээлбэл тэр тамирчинтай харьцуулсан зургууд ингээд Солонгосоор тэр чигээр нь яваад бүүн хэрүүл зол ингээд болоод миний бас нэг Солонгос ментор гэдэг коуч Солонгос тамирчин миний багш тусалж болгож явдаг хүн байдаг. Тэр маань ерөнхийдөө бол сошиалаар баахан сэвэд бүүн хэрүүл болоо тэгээд сүүлд нь за угаасаа тэмцээн дээр тэр тамирчин төрүүллээ, тэр 2-т орлоо, 3-т орлоо. Зоосон бол хийдий заргалдаач тэр буцаж солигддгүй учраас тэгэл маргаан болоод тусч байгаа. Энэ одоо хамгийн харамсалтай мэдрэмж юм байна. Энийг одоо яаж өөрчлөх вэ? Шудраг байлгах боломж байна уу? Нөгөө улс нь одоо тийм хөгжилтэй одоо нэр нөлөө бүхий улс биш болохоор тэгдэг юм байна уу? Одоо яамаар санагддаг вэ? Нэгдүгээрт яг улс гэдгээр нь бас нэг хувь эзлэн тий улс гэж байна. Хоёрдугаар тэр хүний одоо жишээлбэл гаргасан амжилт арай бага бол дээрлэх чинь тий. Гуравдугаарт одоо тэр хүний бас хэр нөлөөлж одоо энийг хоёрт ичгэд хэр нөлөөлж чадах вэ? Эний араас татлаа явах вэ гэдэг одоо сошиал маркетинг одоо тий одоо хідэн дагчтай ч юм уу тиймэрдүү тал дээр дээрлэж болох юм байвал тэгээд дээрлэж байна. Тэгэхээр одоо миний хувьд болохоор яг тэрний эсрэг юу болж тарах вэ гэхээр би бол өшөө сайн бэлдээд тэр хүнийг үгүй гэж хэлбэл болтон сайн танигдаад сайн хичээгээд харваажийн илүү байх л болж байна. Тэр л миний гол юу болж тарч байна. Тэгэхгүй тэгэл ойролцоо байх юм бол тэгэл даруулаа л гэсэн. Одоо бөхчүүдийг энтер тэгэл тэгдэг штэ. Яг хин ингээл адилхан хүч чадалтай, адилхан биеэ хөгжүүлсэн, адилхан бэлтгэл хийсэн гингүүт одоо сүүлийн үед сэтгэл зүйн бэлэн байгаа нь ялдаг болсон гэж тэгж байна. Сэтгэл зүйн ингээ бүр эртнээс ч юм ингээ бэлдэх ёстой. Дээрээс нь бас хин толгой сайтай ч юм уу хин одоо тооцоолж чадсан нь гэл тэгдэг юм байна. Тэгэхээр та нарын тэр бэлтгэл болохоор хамгийн гол нь одоо ерөөсө форм алдахгүй байх мах гэж зөндөө юм байгаа. Тэнгүүт та нарын хувьд болохоор ингээ бодибилдингийн спортын хувьд за бөхчүүдийг тэгж тодорхойлдог юм байна. Бодибилдингийн спортын хувьд бас нэлээд том амжилтанд хүрсэн үед юу гэж боддгийг за хамгийн гол зүйл нь энэ за дуртай байх байна өөр одоо юу ч байдаг юм уу. Ийм зүйл л одоо ингээ дэлхийд гараад ингэж тамирчин болгоод зорьсноосоо буцаахгүй байлгадаг юм байна да гэж боддог зүйл үү. За бидний хувьд болохоор ерөнхийдөө зориг байх хэвээр зорилгын төлөө дандаа ахин дэвжих зорилготойгоор байнгын бэлтгэл сургуультай л байна гэсэн. Булчин гэдэг юм чи өөр ухаалаг, дасгал хийлээ, хөөнд буцаж буун, тоолоор тийжэн амин димээр тийжэн буцаад нөгөөх нь томорн тэр бүгдэг процессыг мэдчих хэвээр тэр хүн. Тэгэхээр доор
тэр хүн доотлон 5-аас дээш хоног байх хаях юм бол тэр хүн тэгээ худлаа гэсэн. Дээдлэн л 5 хоног ч шүү дээ. Би бол ерөнхийдөө бол нэг 2 хоног бэлтгэл хийх байхад л хэцүү болчих шүү дээ. Би маань ихэл би гөшөөл нэг нуруу муруу ингээл гөшөөл ирэхэд нэг гүшин байдал авал. Тэгэл дасгаач гэдэг амар болчих. Үнэхээр тууштай үр дүнд хүрий гэж бодож байвал 5 хоногч хайж болохгүй л. Тий, одоо зорилгоч нь хэрвээ хүрээд болио гэсэн тохиолдолд тэгэл хаях. Тий, одоо тэгэл систем гэж гаргаж ирнэ л дээ. Одоо жишээлбэл том булчин хэдэн хоногт амрах вэ? Тий, жижиг булчин хэдэн хоногт амрах вэ гэдэг тооцооллын дунд дараа томьёо байраг байх юм шүү дээ. Одоо жишээлбэл хөлний булчин 3-4 хоногийн дараа тэгээ 72 цагийн дараа амарсан байдаг тий. Тэнгүү чи жижиг булчингууд одоо жишээлбэл 2 хоногийн дараа ч юм уу 1 хоногийн дараа амарсан байдаг тий. 1 хоног өнжөөд нэг дараагийн 2 дахь хоног дараа амарсан байдаг. А зарим булчингууд өдөр болгон хийж явахдаа хурдан амардаг ч юм уу тий. Тиймэрдүү ингэж байдаг байхгүй. Тэрнээсээ шалтгаалаад бултглийн одоо жишээлбэл дасгалын системээ гаргаад тэгэл амрагаал хийгээл буцаагаал амрагаал. Тэгээ нөхөн дэлж хугацаа гэж үүдэг байхгүй булчингийн. Тэрийг тааруулаад нөхөн дэлж хугацааг нас хүлээн тэр хүний бие тэр тухайн хүний бие дотроо бүр аль булчингийн онцлог гэдээ явчих юм шүү дээ. Тийм. Одоо бас ингээ юм өгчөөд одоо ингээд булчин хурдан амраадаг, цуцаахгүй байлгадаг гэл одоо суц дэлгч гэл одоо pre-workout байна шүү дээ. Тэнгүүч одоо хурдан амраах зорилготой тэнцэн төхөдрөнгөд бэлтгэлийн шахуу ойрхон болоочтой. Тэнгүүч нэмэлтээр заавалчгүй булчин амраач буюу глутамин гэдэг тий тэр мэрийг уух шат. Тэгжиж ингээл амжилтанд хүрэн гэсэн. Тэр амжилтанд хүрэхийн тулд юу хэрэгтэй яах ёстойгоо бүгд мэддэг байх ёстой байна. Булчин хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ? Мэдээж унтаж амарна. Чанартай хоол хижээл идэнэ. Суплемент буюу одоо энэ амин димээ заавал авч явах ёстой болж тарж байна. Тэгэл бэлтгэл сургаалцах юм байх ёстой. Тэр амин тийм уудаг юм одоо жишээлбэл юуг яаж уух вэ? Өдөр болгон юм уух уу? Эсвэл нөгөө 7-аас 7 хоног тэрийгээ энэ 7 хоногт уунч гэдэг юм. Өнөөдөр тэрийг өнөөдөр энийг уунч гэдэг юм уу? Хүнсний нэмэлтүүдийг ер нь яаж хэрэглэдэг? Хүнсний нэмэлтүүдийг нэгдүгээрт хамгийн чанартай сайн бүтээгдэхүүнийг сонгох ёстой болж тарж тий. Сонгосныхаа дараа юу хэрэглэх ёстойгоо мэдчих ёстой. Одоо би жишээлбэл мэдээж агсан төвшөнд мэрэгжлийн том тамирчдын хэрэгэлдэг бүх юмыг хэрэглээд амжилт гаргахыг хүсэж байгаа. Тэнгүүд одоо булчин ургахад юу хэрэгтэй вэ те? Юу гоож, юу дутагдж, эсвэл юу сайн байж иж, ямар бүтээгдэхүүн ууж иж амин дэмчин булчин чинь хөгжих вэ гэдэг юмыг бүгд мэдчих хэрэгтэй болж байгаа. Тэнгүүд тэр бүх бүтээгдэхүүнийг чанартай газараас аваад мэдээж тэр бүтээгдэхүүн чинь ар дээр өдөрт хэдэн ширхэг уух хэрэгтэй заалтаа. Тэр тунгийн нэвтрүүлгүүгээр тэрүүгээр нугаал явж байна. Одоо шил чанартай одоо энэ Rule-On-ы Swiss брэндийн бүтээгдэхүүн би сонгож хэрэглэдэг л дээ. Тэд нар маань ерөнхийдөө бол дандаа хүний эрүүл мэндийн чиглэлээр бүтээгдсэн чанартай бүтээгдэхүүн болж орж байгаа. Тэнгүү чин тэрийг бид нар ингээд уух хэвээр дозоор нь ууж чинь тий. Одоо жишээлбэл хүний биед ингээд ихээр уусан ч тийм одоо гаж нөлөө байхгүй тий. Тиймэр дүн байгаа. Тэнгүүт тэгэл бид нар ч одоо уух хэвээр дозоор нь уугаад эрдсэн шинжилгээ өгч эрүүл мэндийн шинжилгээ өгнө бид нар чинь 6 сардаа үлрэлтаа нэг удаа. Тэгээ тэрнээс шалтгаалаад дутагдж байгаа юм үзүүлээд дутагдж байгаа юм угаал явчихсан. Мэдээж миний хувьд бол ерөнхийдөө бол маш олон төрлийн юм бүтээгдэхүүн хэрэгэлдэг. Тэгээд чанартай мэдээж тэр болон чанартай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийн тулд би чинь өөрөө эрүүл байх хэрэгтэй болж тарж байна. Тэгээд тэрийг шингээдэг сайн чанарын бүтээгдэхүүн байх хэрэгтэй. Одоо би жишээлбэл одоо өдөрт одоо баг ингээд 2 хатах бүтээгдэхүүн гэж байгаа байхгүй. Хатах тий 2 хатах байгаа байхгүй тий 2 хатахыг чинь ингээд нэг дор уух чинь арай явна. Тэнгүүч өдөрт 2-оор уух хэрэгтэй амиг нэг хатахын өглөө хоолны дараа угаал нөгөө хатахын өдрийн хоолны дараа ингээд. Хүмүүс чинь нөгөө нэмэлт тийм хотоод өвтгөн инээ тэрэ гэдэг чинь нөгөө юу вэ? Ямар бүтээгдэхүүн бэ гэдгээсээ шалтгаалаад атга уусан ч яахчгүй. Дээрэс нь нөгөө эрдэсийн шинжилгээгээ өгөөд дутагдсанаа нөхөөл ерөөсөө ямар нэгэн эрдэс минерал одоо витамин юм дутагдахгүй байлгахаар ингэж төлөвлөдөг юм байна гэсэн үг. Тийм. Тэгээд дээрэс нь одоо дутагдаагүй ч гэсэн булчин уурахад юу нөлөөлдөг вэ те? Тэр бүгдээ бас хэрэглэн давхар авч ирлээ гэсэн үг. Энэ булчин ургуулахад уураг хамгийн чухал гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр уураг бол ерөөсөө мөнхийн хэрэглэлээ юу те? Уураг бол чухал гэдэг юм ш. Тэр чинь зүгээр л
булчингийн хоол гэхгүй юу. Бид нар хоол одоо уурглаг хоол идэж одоо махчин угаасаа уураг, өндөгчин уураг те дүв бүчин бас уураг байлээ. Тэр бүгдийг чинь хурдан шингэдэг булчингийн хоол л гэсэн байхгүй. Шар сүнс гарч ирсэн те. Тэнгүү чин тэр уураг чинь одоо бидний хэмжээнд одоо өглөө өлөн дээрээ уурга найруулаа ууж байна. Тэгэхээр өлссөн булчин чинь 30 минутын дотор хоол чинь тижээж ийн гэсэн үг. Булчин чинь өлссөн байна. Хурдан тижээж булчин чинь өсгөө болно те. Булчин чинь унахаа болно. Булчин гаалтахаа болно те. Тэгээд бидээж бэлтгэлийн дараа бас эдсэн хоол чинь шингээд өлссөн байгаа. Тэгээд уурга ууж хурдан булчин гадаж гэсэн. Хэрвээ уурга уухгүй өлслөө одоо өглөө бослоо өглөө хоолоо бий уурглаг хоол идлээ. Тэр хоол чинь өлсөө булчин чинь өлссөн байгаад байдаг. Тэнгүүт хоол идлээ өлсгөлэн мэдрэмж дарагдлаа. 3 цагийн дараа ч юм хоол чинь шингээд шим тижүүлүүд нь булчинд очиж байгаа байхгүй. Тийм учраас тэр хооронд чинь булчин чинь унана гэсэн үг байхгүй. Булчин чинь тижээгдэхгүй тий. Тэгээд уурга уучлаа хурдан тижээлээд тэгээд дараагийн хоол унс идчихсэн. Удахгүй. Тэгэхээр өнөөдөө маш чухал юм гэсэн. Уурга амин din тий. Уурга аминоо тий. Булчин хөгжүүлэхэд зорилгоцсон булчингийн одоо уутан цэрэг дүүргэж өгдөг. Тэгээ мэдээж бэлтгэл сайн ихэнд бол бэлтгэлийг эрчимжүүлэгчээ бас ууж юм. Тэ өндөрсөөсөн бэлтгэл хийчих юм бол хөлсөөр гарсан амин димээ нөхөж BCA гэдэг амин димээ ууч. Өндөрсөөсөн бэлтгэлийг ядраа дараагийн бэлтгэл дээр ядраадах юм бол бас булчин амраач гэх глутамин уучих. Тэгээ эрдэсээ нөхөд ер нь ямар ч харагдах байхгүй. Одоо ингээл залуучууд бие уралмаар байдаг, жимээр хичээлмээр байдаг. Тэнгүүт ингээл нэг хичээл хүсэлтэй хүмүүс бүгдээрээ л байл да. Бараг бүгдээрээ л жим рүү очиад үзчихэл байл л да. Тэгэл бүр тамирчин биш ч гэсэндээ нэг эрүүл болох юмсан ч гэдэг юм уу, жоохон бие хөгжүүлэх юмсан гэдэг. Гэвч одоо 1 сар, 2 сар, 3 сар ч юм уу хичээлээд болчдөг. Одоо юунаас болоод энэ тэд нар одоо яаж болохгүй нэг тийм тууштай ядаж амьдралын хэв маягийнхаа эрүүл амьдралын маяг болгож хичээлэх вэ? Юунаас болоод идэх юм шиг санагддаг вэ? Хамгийн түрүүнд өгөх зөвлөгөө ч юм уу тэр хүмүүст юу гэж хэлэх? Зорилгоо тодорхойлох шаардлага болж байна л та. Тэгээд мэддэг хүнээс нь зөвлөгөө авах шаардлага болж байна л та. Энэ булчин хөгжүүлэхийн тулд яах ёстой юм, юу хэрэглэх ёстой, уух ёстой, идэх ёстой тий? Юу болохгүй вэ, бүтэхгүй вэ? Яаж бэлтгэлийг хийх вэ? Гэдэг юмыг булчин ургуулахын тулд яах ёстой гэдгийг мэдэх шаардлага болж байгаа. Тэгэх юм бол тэр хүн одоо өөрчлөлт гарнаа да хэсэг хугацаанд дараа 3 сар 4 сарын дараа. Тэгэхэд өөрчлөлт гарснараа тэр хүн дурлаж үргэлжлэж явдаг байхгүй. Яахаа мэдэхгүй, таслаа сайн мэж мэдэхгүй, хоол хичээлээ мэдэхгүй, өөрчлөлт гарахгүй байлаа. За боли энэ бүтэхгүй мэн га хайж байгаа байхгүй. Тэгээд алдан гонон яваа таслаач муу гэдэг ямар юмдах өөрчлөлт гардаг. Тэгээд ирэхэр чинь өөрөө тэр хүн өөрчлөлтийг мэдрэхгүй байна. Өөрчлөлтийг мэдрэхгүй байгаа юм чи хаяхаас шалтгаалж байна. Өөрчлөлт гартал одоо хичээг өөрчлөлт гаргахын тулд бас нэлээ юм хэрэг шаардлагатай. Тийм. Одоо жишээлбэл сайн багштай жин дээр очиод ч юм уу те. Зөвлөгөө аваад одоо би яах ёстой гэдэг таслынхаа зөв техникүүдийг сураа те. Тэгээд хоол шидэлтэн дээр ямар юм байх ёстой гэдэг. Тэрэндээ бас өөрөө хүчин чармалт гаргах ёстой байхгүй. Тэгээл нэг үйлдвэрийн ч юм уу те янз янзын байгууллага өгсөн хоолыг идээд оройдоо ч юм уу бас өндөр калорийтой өндөртэй хоол идээд амин дэмтлэг хоол идэхгүй байх юм бол тэгэл бас тэгэл 7 хоногт нэг шоурчлах юм бол ямар ч тийм өөрчлөлт байхгүй. Хайраа хөдөлмөр хөлт. Мэдээж урт хугацаанд тэгээ явахгүйгаас явж ийлаа гэхэд бас дасгал хөдөлгөөн хийснээрээ бас нэг гүшинг байдлаас л гарах юм да. Тэгээс нэг өөрчлөлт гарахгүй юм гэсэн. Тэгээ нэг яваад нэг 3 сар явцсан юм бол тэгээд жилдээ нэг удаа 1 сар авчт юм да. Тэгээд за явж эхлэе гэж яваад за гэж хайж. Тэгээ ерөнхийдөө тууштай яваад үр дүнгээ харах хэрэгтэй болчихсон. Үр дүнгээ харснараа тэр хүн дурлаад цааштай юм гэсэн. Алкоголыг хэрэглэхгүй гэдэг алкоголыг хэрэглэхээр яаж тийм одоо төрсөн өдөр ч юм уу нэг юмд яваад хэрэгэлчдэг шүү дээ. Тэгэхээр бүр тэр одоо хэдэн өдрийнхэн ч юм уу юу ингээд дахин хөгтөхгүй юм бол процесс болох уу? Ямар процесс болохоо тэгээд тэгж их хорд юм л. За ер нь тэгээд алкогол ч өөрөө тэгээд хүний биеийн булчингийн үе мөчийг ингээд сулчдаг байхгүй. Дээрээс нь булчингийн чанарыг унгаан за нэг баг зэргийн уулаа гэхэд нэг 7 хоногийн бэлтгэл алдаад салгарднаа л гэсэн. Тэр буцаж 7 хоногийн юм нөхөх гэж байна гэсэн. Тэр ингээд бол шал дэмийл юм. Алкогол, арх, тамхи. Би өөрөө бол нэг хэрэгэлдэг. Алийг ч хэрэгэлдэг. Тийм тамхи хэрэгэлдэг.
аригч утга. Дургу. Угасаал дургу дургу шиг. Нөгөө за энийг алчлаа одоо ийм баяр болчлоо гэж тэгж алддаггүй. Гэхдээ баярыг тэмдэглээл юм. Уухгүйгээр. Тэгээ уухгүй шүү дээ. Цаавал ууна гэж бас байхгүй шүү дээ. Тэгэл энэ хүмүүс чинь нөгөө 100 хөдөө гадаа хорхог бод гэдэл ингэчлээ. За одоо буцаал хорондоор идэг гэж. Тийм зүйл бол байхгүй одоо тэр дэлхийд гарчаа дараагийн олимпиад орох ч хүмүүсээс эсвэл байдаг юм уу? Тийм. Одоо хэлээд байгаа шиг одоо нэг тэмцээнээс 3 сарын зайтай болвол ямар ч тийм найраа байхгүй л гэсэн. Одоо байдаг хүмүүс нь тэгэл амжилттай хойшлуулна гэсэн. Зөвхөн миний хувьд бол тийм багч бас бүх хүмүүс ч тийм биш байхгүй. Одоо жишээлбэл өнөөдөр төрсөдөр тарчлаа. 14 хоногийн зай байна да. За нэг ууч гээл тэгэх юм бол тэгээд тэр хүн амжилттай хүрэхгүй л гэсэн. Зүгээр нэг тэмцээнд орж үзнэ л гэсэн. Хүн болгон орж үзнэ одоо жишээл. Ямар ч биетэй хүн тэмцээнд орж болно. Тэнд амжилт гарах нь чухал байгаа болохоос орж үсэх нь чухал гэж бодож ивэл хамаагүй идээд явж болно. Одоо бодибилдингийг сонгоогүйсэн бол ямар хүн болох байсан бол бодибилдингийг сонгосондоо баяртай байдаг уу? Энэний үр өгөөж гэж байна уу? Асар их зарлахтай гэж сонсч ирсэн. Тэгээд тэр зардалтай ч гэсэндээ ад жаргалтай байна уу? Тэр талаараа нэг. Бодибилдинг сонгоогүй байсан бол одоо нэг менежертэй нэг офс ажилтан байж магадгүй. За бодибилдинг сонгоснороо миний хувьд бол өөрийнхөө дуртай юм хийх явж байгаа. Би өөрөө биемэн нэгдэг. Би өөрөө хийхдээ нэг тийм ядраа зовоод идэггүй. Тэгээ дуртай юмаа гээд мэддэг юм а заахаар хүн ядрахгүй байна те. Одоо би жишээлбэл хувийн засалч бол хийдэг байхгүй. Тэнгүү чи мэддэг юм а заахаар чинь би ядарч стрессдэггүй шүү дээ. Ямар нэгэн асуудал гарч одоо өөр чинь те манай шавьд одоо ямар нэгэн асуудал гарлаа. Тэрийг нь би мэдж байгаа учраас тэгээр ингээрээгээ зөвлөшгөлс надад ямар ч тийм стресстэй байх юм байхгүй. Мэддэг юм а хэлдэг чинь. Ямар ч стрессгүй тэгэл зардар санхүүгийн хувьд бол анх бол хэцүү байсан. Ер нь анх би танигдаагүй тий. Анх тэмцээн уралдаанд орох гол гэж хат уург аминд юм авах гэж өстэй мөнгө зарлагтаал хэцүү агаал тэгэл урд өрөө аваад хойд өрөө гээл гадшаадчаа тэмцээнд явах чинь өөрөөхөө ингээл ажиллаж байгаа цуглаа мөнгөө цуглуулж байгаа л тийзээ аваад зардлаа нөхөл тэгэл гадшаачингуу чинь найз майзаандаа байрлаж марлаа тий. Тэгэл ерөнхийдөө тийм байсан. Одоо бол бас арай өөр хамтрагч байгууллагууд маань ивент итгэж чинь, гадч зардлын бас даачж чинь, уург аминд имээр бас спортлж чинь, тэ. Тэнгүү чинь гадшаадчаа бас зарим нь одоо ингээд мэргэжлийн тэмцээнүүд төр чинь буудлыг нь, хоол моолыг нь, бихих бэлтгэлийг нь ингээд хангаад өгчдөг тэмцээнүүдс байна. Тэгээд ирэхээр бас арай дээр болсон. Тэгээ ерөнхийдөө бол бас нэмэлт орлогод олж чинь гэсэн. Одоо жишээлбэл юм Freedom брендийн одоо жишээл Солонгосын брендийн хувьцааг оруулж ирээд бас тамирчдаас зарж борлуулж байна тий. Тэнгүү чинь бас хамтарч байгаа байгууллагуудаас цалин аваад явж байна. Тийм болохоор бас одоо л харцангуй болсон. Зорилгынхон төлөө үнэнч байсан тууштай хөдөлмөр хичээл зүтгэл гэл зөндөө юмны үр дүн юм да. Тэгээд 15 оноос хичээсэн гэхээр ч одоо бараг 11 жил хэдэн жилийн дараагаас ч юм уу нэг санаа зовхгүй болж эхэлсэн. Одоо энэ 23 оноос хойш мэргэжлийн про тамирчин болсон нь бол би 19 онд болсон. 23 оноос хойш би мэргэжлийн тэмцээнд орж эхэлсэн. Ерөнхийдөө 23 оноос хойш би ингээд одоо 21 оноос хойш би яг ингээд юунд орж мэргэжлийн тамирчин болно гэдэг. Мэргэжлийн тамирчныхаа карьерийг өсгөн гэж болсон. 21 оноос хойш. Тэгээ 22 оноос хойш ерөнхийдөө бол багс тэмцээнүүдэд ороод төрүүлээд тий. Тэнгүүтээ 23 онд гадшаад мэргэжлийн про тэмцээнүүдэд ороод тэгээ ерөнхийдөө амжилттай болсон байсан. Энэ салбарт одоо салбарч гэдэгтгүй эрүүл мэнд талаасаа хүмүүс маань хичээлээ тий. Цаг алдаж алдахгүйгээр мэдээлэлтэй хүмүүстэйгээ холбогдоод одоо нэг өөрийгөө хөгжүүлээд биеийн өөрчлөлтийг гаргаад дурлаад тэгээ яваарай л гэж хэлмээр байна. Тэгэхгүй нэг цаг алдаад хүмүүс чинь ингээ зааланд очиод хий эргэж байгаа л гараа авчдаг байхгүй. Тэгэхгүй тэгээд яг ингээ тууштай зоригтой тэгээд хороод гоё биетэй болоод бас манай бодибилдингийн салбарыг бас гоё дээш нь өргөөрөл гэж тий. Бас би наагс дэмждэг бас өөрхөн хүүхдүүд бэдийн ерөнхий дүүнер чинь тий дэмждэг шахаа. Тэдэртээ бас баярлалаа гэж хэлмээр байна.
Энэ ингээд про тамирчин болоход нэрэ түрүүн дээр нэг ярьж ирсэн өмнө нь биеийн одоо хэлбэр хэмжээч гэдэг юм уу те давуу тал одоо нөгөөгөл юм бас илүү чухал хэрэгтэй юу? Ямар ч бие дээр болох юм уу ч гэдэг юм. Одоо би нэг түрүүн хэлжсэн шиг одоо тухайн хүний биеийн анхны тийм өв тэгш хөгжүүлж эхэлснээс суурин тавигдсанаас гэж. Зөв суурин тавигдсан бол томрохцсмаа гоё хэлбэртэй гарч ирдэг. Анханасаа одоо бүдүүн тайлтай болгоод гидс рүүгээ дүүлсэн дасгалууд хийгээд ирэх юм бол одоо жишээлбэл яг тэрний ерөнхийдөө бол явцсан донд ерөнхийдөө бодвилдийн тамирчин болно гэж байна. Бодигийн тамирчин тийм том булчин хэн том булчинтай гэдэг. Тэгээ ерөнхийдөө анханасаа л биеийн пропорцийг эвдэхгүйгээр зорьсон ангилтай гоё бэрээд гэсэн. Одоо өөрөөр нэр хэдэн нас хүртлээ ч юм уу хичээлэх вэ? Одоо гол зорилго юуны төлөө ингээд явж гэн тийм Монгол эр хүний биеийг дэлхийд харуулах бүтээх гэж би сонсч байсан. Тэгээд эцсийн зорилго ч юм уу ингээд одоо юуны төлөө яагаад ингээд булчингаа ургуулад идэх юм уу гэж боддог хүмүүс. Яг хөө миний хувьд бол ерөнхийдөө бол энэ өөрөө дуртай зүйлээ хийгээ явж байна. Магадгүй одоо нэг 5-10 жил бол би бол ингээд тамирчны карьераа хөгөөд байна. Мэдээч Монгол улсын нэр одоо жишээл гадны тэмцээнд ороход чинь from Mongolia гэл те тэнгуү чинь Монгол улсын нэр гэдэг байгаа байхгүй. Тэр Монгол гэдэг нэрийг бас өндөр дуусгаад Монголын чансаа өндөр болгох гэдэг байхгүй. Өндөр гэсэн нэр зүйлэх гэдэг байхгүй. Одоо жишээл монголчууд сайн да те хятад тамирчид одоо сайн болж байна да гэд одоох бид нар хүртэл ярьж байгаа байхгүй. Хятад сайн болж байна да. Солонгосчууд одоо сайн болж байна да гэх тэр бүгдээс бид нар чинь бас ингээд харж идэг учраас Монголын тамирчин Монголын бодвилдийн чансаа өндөр болж байна гэдэг бас дэлхийд сурчмаар байна. Тэмцээн болгон дээр нь одоо чи Монголиа гэл ихний 3 байранд Монголиа гэдэг тамирчин байнга байж зэрлэгтэй. Жишээлбэл би одоо тамирч шавнар ч юм уу те найз нөхдөйгөө бас дагуулаад ингээд явмаар байна. Тэгээ явж байгаа галдаас найз нөхдөйтэй хамт. Тэгээ тэрийг бас маш өндөр дэлгэрүүлэх зорилготой байна. Мистер Олимпиагийн дээд түвшинд бас олон тамирчин бас хамт явмаар байна. Бас цөөхөл явахлаар хэцүү билээ. Ганцаардаад ханигуудад янз янзын юм ихлэр хэлгүүдээд ч юм уу тиймэрдээ юм бас байна. Тэр бүгдээр бас хамтаараа бас олуулаа явж оролцох гоё. Дараагийн мистер Олимпиагийн авраг болоорой гэж үрээ. За ерөөл өтөшгээ бас Монголын олон тамирчид бас миний араас хурдан нэхэж гүйцээд хүрээд ирээ гэж хэлмээр байна. Урьж орсон баярлалаа.